Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Хүүхдүүд бидний болоод аав ээжүүдийн маань зайлшгүй мэдэх ёстой нэгэн зүйлийг би та нарт ярьж өгье. Энэ бол манай гэр бүл, намайг Төгсөө гэдэг. Энэ бол миний аав Бата. Харин энэ бол миний ээж Нараа. Би 7 настай 2 дугаар ангийн сурагч. Би сургууль дээрээ хичээлээ хийж байхдаа самбар дээр багшийн бичсэн зүйлийг нэг л сайн харж чаддаггүй байсан болохоор багш намайг ойлгоод хамгийн урд талын игнэнд суулгасан. Тэгсэн ч би бас л бүрэн харахгүй л байлаа. Аль нэг нүдээ анжиж тогтож хардаг байсан. Нэг өдөр багш ээжийг маань сургууль дээр дуудлаа. Сайн байна уу? Сайн байна уу та? Төгсөө хичээлийн үед самбар дээрх бичиг тоог харж уншиж бичихтэй их удаан байна л да. Харахгүй байна гэж бодоод хамгийн урдыг нь суулгалаа. Тэгсэн ч гэсэн нэг л сайжрахгүй. Нэг нүдээ аниж байж харж бичих юм. Та ер нь нүдийг нэмчид үзүүлэх хэрэгтэй байхаа. Эсвэл уцаар их тоглуулж зурагт их ойроос үзээд байна уу? Уг нь их тоглоод зурагт үзээд байдгүй л дээ. За ойлголоо өгшөө. Ингээд ээж намайг дагуулад нүдний эмнэлэгт очлоо. Таны хүүхдийн нүдэнд мохоо хараа үүссэн байна. Энэ өвчин үүсэх 3 шалтгаан байдаг л да. Тэдгээрээс төгсөөд гугарлын гажгийн шалтгаанаар үүссэн мохоо хараа, түүнтэй хавсарсан хялар үүссэн байгаа нь. Дөнгөж төрөөд эрт онцлуулж эмчлүүлсэн бол хүүхдийн хараа тогтож сайжрах байлаа. Гэхдээ одоо шил зүйлгээд хүүхдийн чинь нүдний харааг одоо харж байгаагаас арай сайжруулах арга хэмжээ авъя. Гэхдээ бид бүрэн эдгэнэ гэж хэлж чадахгүй гэж хэллээ. Ээж маань эн чин зөвлөсөн бүхий л эмчилгээг надад хийлгсэн юм. Гэхдээ нэгэнд хожимдсан байлаа. Ингээд би нүдний шилтэй болсон ч хараа минь сайжраагүй юм да. Энэ эгчийг Сувдаа гэдэг. Сувдаа эгч ээжийн хамгийн сайн найз нь. Сувдаа эгч анхны хүүхдээ үлгэдэж авах гээд их л завгүй байгаа. Хөөе сайн уу миний найз? Хизээ хизээгөө төрөх гэж байгаа юм байна шүү дээ. Тийм ээ, удахгүй ээж боллоо. Нэрээ найз нь хүүгийнхээ нүдийг үзүүлчихэд явж байна. Төрөлхийн хараа муутай байсныг мэдээгүй байсан байна шүү дээ. Хэрвээ эрт үзүүлсэн бол хараа сайжрах байж. Даанч оройтч мэдлээ. Чи одоо төрөх хүүхэдтэй энэ сайхан дэлхийн ертөнцийг харах нүдийг гарсан үеэс нь эхлээд л харааг нь сайн шалгуулжээ. Бас эмнэлгээс гараад өрхийн эмнэлэгтээ сайн үзүүлээрэй заяа. Манай өрхийн эмнэлгийн эмч нарт нүдний харааг нарийн үздэг боломж бололцоо байдаг нь жаахан харамсалтай юм аа. Гэхдээ найз нь ойлголоо. Сайн шалгуулж үзүүлж явнаа. За юу? Сувдаа эгч төрж хөөхөн охинтой болсон. Ээжийн хэлснээр төрхөөс гарахдаа бас хүүхдээ 2 нас хүртэл нүдийн нарийн мэрэгжлийн эмчэд үзүүлж хяналтанд явснаар хараа муудах мохоо хараа гэх өвчнөөс охиноо урдчлан сэргийлж чадсан юм да. Хүндэт эцэг эхчүүдээ амьдралын навч нахай болсон бяцхан өрстэй аюул төвчнөөс урдчлан сэргийлж эрт үзлэгт хамрагдаарай.